За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За умардын элтний домгийнхаа дараагийн партаар уулзч байна хэвлээ. За тэгээд ойрд ингээ ажил ихтэй байгаа болохоор оройдоо эдит хийгээд өглөөдөө пост тавиа шүү. Тэгээд ингээ бүх хүмүүс нь ер нь бол сабуудаа дараа үзээрээ лайкуудаа дараад тэгээд нэгэнт л үзэхээс хойш ганц саб лайк хоёр дээр юугаа харамлах вэ дээ. За тэгээд үзэж байгаад баярлаа. Сабан дараа лайкан дараа. Тэгээд умардын элтний домгоо хүлээн авч Quick shower won't take too long. I'll be down just to sing this song. So wrap me in plastic and make me shine. We can make a dollhouse, follow your design. Let's build a doll, got a sticks and twine. I can call you master, you can call me mine. тэгснээр яаж хэлдэг вэ гэвэл би тэгсэн байлаа гэд яах юм та нар гэл манай мантхай хэлдэг. Өөц нь аниргүй шөнө дөрөв эзний нэг бол хараад шууд харц тулгараал дотроо хоёр нь бол ухамсарын тулаан хийдэг байгаа мантхай харж чадны хоёр хоорондоо ерөнхийдөө бол хуйлаа хүчрэг дайралтай хийдэг. Үнэхээр энэ тэнцвүүхэн байдаг. Тэгээ яг эцсийн дайралтай ер нь бол хуйлаа зэрэг хийсэн боловч манай мантхай арай илүүрхэж харж чадыг дийлдэг байгаа. Мантхай чи үнэхээр хүчтэй болж ийм хүчтэй болсон байх гэж бид ил зөрүүлж үзээгүй байгаа ч тэр надаас өөр төвшнийх гэдгийг би мэдэж байна. Энэ новш аниргүй шүний хамгийн хүчрэг харж чад далавчийг ялчглаа гэж хажуудлаас нь бас харж байсан тэнгэр бутлах хилдэг. Гэтэ тулдаж үзэхгүй бол би юунд итгэх бэлээ гэл. Тэгээ манай хэд яриа сууж явахт нь ерөнхийдөө хамгааллагч чинь чи тэгсэн бол уурлах гээд өөр юу ч хийж чадахгүй. Ерөнхийдөө бол аниргүй шүний ингээд хүмүүсийг аллаа гэд бид нэр ингээд уурлахаас өөр юм хийж чадахгүй одоохондоо. Чамайг алаагүй гэж хэлснээр чинь санаж явъя. Гэтэ дайн дуусны дараа чамд юу тохиолдвол би хэлж чадахгүй шүү мантхай гэсэн нөөрдөө. Одоо би гээд энд ирсэн шалтгаанаа хэлье гэл. Тэнгүүтээ одоогийн байдал аниргүй шүн төв тэнгэрлэг нэгдлээс дутам хүчтэй байгаа. Бид та нарт туслая. Хамтдаа төв тэнгэрлэг нэгдлийг арчиж хаяа гэл. Тэгээ нөгөөдг нь гэсэн чи чамаас сонсох хамгийн сайхан мэдээ бай. Гэтэ аниргүй шүний гээд занганд оруулж байвал яах вэ гэж хэлсэн чинь би ердөө л ижил сонирхолтой хөдлөгдөж яваа хүн. Одоогор төв тэнгэрлэг нэгдэл бол бидний дайсан. Мөн бидний хүч тусдаа байвал төв тэнгэрлэг нэгдлийг буулгаж авч чадахгүй гэл. Ерөнхийдөө бол төв тэнгэрлэг нэгдлийг буулгаж авахын тулд хоёр бүлгээ нэгтгэхэд ер нь бол ингээд Дарья гэдэг тэгээ бас ингээд надад итгэхгүй бол Мио гэр бүлийн ингээд охин нь хүртэл ирсэн байгаа. Дамсоочунаар ингээд өдөрдүүлсэн ингээд баг ингээд 2 хоногийн дараа дайрнаа. Мөн тэд дайралтын үеэр чөтгөр ингээд сүнсний эзэн хаан гой хуйсан эзгүй байгаагаар нь аниргүй шүний бааз руу дайрах болно. Итгэлтэй байна уу? Гэлсэн манай мантаа. Тийм ээ, надад итгэх. Би төв тэнгэрлэг нэгдэл баазад хүнээ шургуулсан байгаа. Гэсэн чи стратегичийн бодлоор үйлчилдэг байгаа. Тэнгэрлэг хоосон дууны чөтгөр онцгойхоог дамсоожун гарт амиа алдснаас гадна хуй салхины чөтгөрийн сүүдрээс холбоо тасарсан. Болохоор цэргүүдийн сэтгэл зүй унсан байгаа. Гэхдээ байдлыг эргүүлэх боломж хэрэгтэй. Хамт төв тэнгэрлэг нэгдлийг хийснээр дараа аниргүй шүн бол умардын тэнгэрлэг бүлгэм яах юм гэж манай мантаас сонсч манай манта дундын гэрээг баримтлаад дараа нь өөрсдийнхээ ашиг сонирхлоос хэрэгцүүлээд ингээд ямар нэгэн зүйл хийж болно гэж тэгдэг. Тэгэл тэнгэр бутлах сүг хажуугаар нь өнгөрч босч явал араас нь хараад хөөе умардын илтээ бодол мэдүүлэг гэд бидний ингээд төөрөгдүүлсэн байх юм бол миний сүх толгойг ч тасдна гэж мэдэрээ. Тэгээ байцсан стратеги чинь шууд манай хар далавчийг бас яв гэдэг. Дайралтыг хаах зориулж чонсоогоо таам цэргүүдээ бэлд. Их мастер жин надад хор хүрэхгүй байх гэж санаж байна гэл. Манай мантахад хуйлахны сууж үлдээ ярилцдаг байгаа. Стратеги чинь шууд манай мантахыг хараад шууд дотроо боддог. Умардын илт ингээд би хүссэн үедээ биднээс урав чаднаа. Гэхдээ бид нь одоо итгэхээс өөр үнэхээр сонголт алгаа. Тэгэл байцсан манай мантаа гээд та нарт өөр төлөвлөгөө байгаа юу? Гээд өөр төлөвлөгөө байхгүй бол ингээд яах юм бэ гэсэн чинь өөдөө бид ажиллагаа явуулж байгаа. Бүх цэргүүдээ тулааны талбар руу ингээд төв тэнгэрлэг нэгдэл ингээд татсан байгаа. Тийм болохоор төв тэнгэрлэг нэгдлийн газар нутагт ямар ч ингээд цэрэг байхгүй. Тэрийг нь ашиглаад цагаан шөнийн шулам ерөнхийдөө дайрж байгаа төв тэнгэрлэг нэгдэл рүү
бас Мёг гэр бүлийч ер нь бол хүнд цохилт өгөх бодолтой байгаа гэж хэлдэг. Тэгснээр үзэгдэл маань манай мантаа маань нөгөө гуравтаа уулзчаад явж байгаагаар шилждэг. Араас нь чи энэ уушд итгэж байна уу? Ядчил өгсөн мэдээлэл нь үнэн бололтой. Бид энд дайралтанд ингээд байх зур төв тэнгэрлэг нэгдэл рүү ингээ манай хэд бас дайрах болохоор ингээ манай мантаа бас хүч нэмнэ. Тийм болохоор ингээ бидэнд ингээ илүү даваа талтай ингээ үргэлжилдэг байгаа. Тэгснээр манай мантаа маань умардын тэнгэрлэг бүлгэн рүү мэдээ хүргэсэн байдаг. Нөгөөдгийн манай эрдэмтэн хараад цагаан шөнийн шулуун төв тэнгэрлэг нэгдэл рүү дайрнаа. За би энэ мэдээллийг яг одоо төв тэнгэрлэг нэгдэл рүү илгээе. Байгаа бүхнээрээ тулалд хоёр үлэмжүүдний тулаанд ядрах үед нь бид заавал тэдний ингээ залгих болно гэж манай амар баярлж байдаг. Тэгснээр үзэгдэл манай мантаа болон нам ахаа хоёр руу шилждэг. Гэт манай мантаа одоо болтол ингээд бидний талд байхад үнэхээр хэцүү байсан байлгүй дээ гэж тэгсэн чинь нөгөөд нь 3 жилийн өмнө ингээд бид та нарыг ингээд анх дэмждэг болсоо. Тэрнээс хойш ингээд огт эргэлзэлгүй дэмжиж байгаа. Дэлхийг зөв дамд нь оруулахын тулд ер нь бол ямар нэгэн шалтгаанаар ингээд туслахад ямар ч хамаа байхгүй. Ямар ч үед чиний ард байх болно шүү гэж хэлдэг. Тэгэл манай мантаа 9 тэнгэрийн нэг болон ингээд аниргүй шөнийн хоёрын ингээд хүчрэг эзнүүд ингээд тулдаад хоорондоо өгсөн гэж хэлээрээ хүмүүстэй. Тэгээ бас энэ 7 баг тэнгэрийн нэгийг ерөнхийдөө бол ухаан алдаж унсаан гэд хүчтэй цохилт аваад тэгж хэлээрээ гэд тэгдэг. Тэгэхэд ер нь бол хүн амьтан итгэчих байхаа одоо ингээд нөхцөл байдлыг ингээд харахад 9 тэнгэрч умардын ингээд илтийг гэж шижиглэхээргүй байгаа. Хажуугаар нь ингээд 4 аадын нэгтэй ингээд тулдаад үгсээ хойлоо хүчин бараад гэвэл ер нь бол 9 тэнгэр хүртэл Мёг гэр бүл хүртэл нэх анзаарахгүй хэлдэг. Тэгснээр үзэгдэл маань манай мантаагийн ганцаараа байгаараа шилждэг байгаа. Хүчтэй догшин хүй салхи айлсгүй. Үзэгдэл маань аниргүй шөнийн төв бааз руу шилждэг байгаа. Шөнийн өдөрдөч анхнаасаа энд байгаагүй гэл манай жавхаад нэг хүн гээд бүзүүгээрээ боолгоц өргүүлж байдаг. Тэгээд хаана байгаа юм? Тэр дотоод арга барилаа сэргээж байгаа. Дайнд эхлэн мэт шууд дайнд орсон. Одоо түүнийг хаана байгааг хэн ч мэдэхгүй гэл тэгсэн чинь нөгөөх нь шууд толгойг нь бяцлаа алцдаг байгаа. Тэгэл новш ямар ч хэрэггүй шээрлээ гэж. Дай эсвэл төв тэнгэрлэг нэгдэл. Би хурдан буцах хэрэгтэй болтой. Тэгэл үзэгдэл маань ер нь бол одоогийн цаг хугацаар шилждэг байгаа. Яаж эзнийхээ гарыг хазаж зүрхэлж байна. Өмнөх шигээ дуугүй л тушаалын даах ёстой байсан гэл манай хар жадруу маань дайрж үдэг Мёг гэр бүлийн охин хүчрэг дайралтууд араас нь илгээгээл хар жад нөгөөдхнөөс нь хаагаал тэгж яах орондоо эзэн битгий инээд түргээд байгаарай. Танай Мёг гэр бүлийн новчнууд л эхэлж амлалтаа зөрчсөн шүү гэл. Зүрүүлэл хүчтэй дайралт илгээдэг. Тэгэл хоорондоо шууд ариун тосгоны өшгөлөлт гэл манай Мёг гэр бүлийн охин шууд хам хүчээрээ дайрал цаана байсан уул мул шууд тэр чигтээ зүсэгдэл нөгөөдхнөөс нь оногдохгүй хар талвчт маань шууд бултаал нэг бол хаагаал байдаг. Тэгэл бултаал дээрс нэг дайралт хийгтэн нөгөөдхнөөс нь бултаал эргээд харахтан шууд манай хар талвч араас нь хүчтэй дайралт хийсэн боловч нөгөөдгийг нь хаагаал ариун тосгоны илт гэл тэгж яах хоорондоо шууд Мёг гэр бүлийн гээд 30 дайчин шууд хязгааргүй хоосон тасталт хүчрэг дайралтаа шууд хийдэг. Тэрийн шууд аниргүй шүний 4 эзний нэг маань шууд хаадаг байгаа. Тэгэл нөгөө эдэн шууд өөрийнхөө хүчтэй дайралтуудыг араас нь илгээгээл тэгэл дээрс нь өөрийнхөө нэгэн хүчрэг дайралтаа илгээдэг. Тэрэнд нь ер нь бол бүх цэргүүд нь оногдоо ер нь амар гимцсэн байдаг. Тэрийг холоос Мёг гэр бүлийн охин хараад би түүнийг гээд шүний харанхуй эзэнтэй ингээд энэ тэнцүү хүчтэй гэж бодож исэн зүв байж энэ аниргүй шүний хамгийн агуу хүч бас аниргүй шүний 4 эзэдийн шилдэг нь үү? Би хүсэж байна. Би энэ мангасын толгойг хүсэж байна. Би ийм айхтар хүчтэй хэрнээ ийм нууцаар явж нууцыг тээж яваа ийм мангасын толгойг нь авмаар байна. Хараарай аава. Би өөрөө ах шигээ тэр оролдогоос хамаагүй илүү гэдгээ харуулах болно гэж шууд өөрөө хүчтэй дайралтыг шууд илгээдэг. Хаш шилэн илт гэл. Нөгөөдг нь шууд хар далавчт маань шууд хаагаал огт ядраагүй юм уу?
энэ хөгшин яагаад ийм их тамирт ихэд байдаг билээ. Тэгэл шууд өөрийнхөө жадыг шидэхт нь миогрэблийн охин маань шууд өөрийнхөө урдуур нэг цэргээ оруулаад хамгаалдаг. 36 элд чинь би энэ мангасуудын толгойг авмаар байна. Яг одоо надад өг гэл өөдөө бас хэлээл. Өөдөн гэсэн шууд барьж аваад хязгааргүй хоосон хорионы байрлал. Ариун элд ба өшөглөлт гэл өөдөх нь дээрс нь миогрэблийн охин маань усалсан дайралтай хийдэг. Тэгэл 9 тэнгэрийн урсгалын арга барил гэл хар далавчийн маань уул нь ондог байгаа. Өөдөх нь бол хүнхээр хүчрэг дайралт байгаад ондсон ч гэсэн манай хар далавч юу ч болоогүй юм шиг зүгээр зогсож байдаг. Тэгэл миогрэблийн охин шууд хүзүүгээр нь хөлөө хоосорлоод хүзүүгээ ч хугалах болно чамайг ингээд алхаас өмнө гэл. Тэгэл хар далавчт маань шууд алдсан жадаа энергийн аргаар шууд холоос дуудаал миогрэблийн охины баруун гарын шууд тасдаж чаддаг байгаа. Ариун жад гэл. Баруун гар нь тасарч байсан чинь миогрэблийн охин нь бол өөрийнхөө шууд бүх юмаа зориулаад хүзүүг нь хугалах болно гэл. Ингэж байж л чамайг би ингээд дуусгах чадна. Дайрснаар ер нь бол энэ чаптер ингээд дуустдаг байгаа шүү. Тэгээ дараагийн чаптераа илүү их авч үзхийг хүсвэл лайк сабуудаа дараарай.